За бүгдээрийнх нь өглөөний амар амгалан айлтгая. Тэгэхээр төсвийн хүрээний мэдэгдэлд 2025 оны эдийн засгийн өсөлтийг 5.5, 26 онд 5.7, 27 онд 6.3% гээд харьцангуй бас өмнөх төсөөллөөсөө 0.2-оос 2.5 пунктээр бууруулсан, бодит байдал руугаа дөхүүлсэн ийм төсөл өргөн баригдлаа гэж харж байна. За түрүүн гишүүдээс асууж ин хэрэглээний үнийн индекс буюу инфляцийн түвшинг ч гэсэн бас өмнөх төсөөллөөс бодит руугаа илүү чиглүүлсэн байна. Гэхдээ мэдээж яг бодит байдалтай буулгахад илүү нарийн судалгаа шинжилгээ шаардлагатайг бас гишүүд хэлж байгаатай санал нийлж байна. За тэгээд асуултаас өмнө за төсөөллөөр бол энэ оны төсвийн орлого бүр 3.3 их 80 төгрөгөөр бүрдэхгүй ах юм магадлал байна. Буурах магадлал байна. Гэтэл энэ төсвийн 2025 оныхоо төсвийг болохоор 1.9 их 80 төгрөгөөр бууруулахаар төлөвлөж орж ирсэн байна шүү дээ. Яалтчгүй алдагдaltaй гарах нэ. Энийгээ илүү бас танах чиглэл рүүгээ явуул яасан юм бэ гэсэн юм саналтай байна. Яагаад вэ гэхээр олон бас ажлуудыг энэ цаг үеийг далимдуулаад хийх боломж байна. Төрийн үйлчлэгээний чиг үүргийн давхарлыг арилгах, бууруулах мөн цомхон байлгах. За энэ дээр бол дарга ангил дээр илүү анхаарна гэсэн чинь илүү бас эмч багш нар руу чиглэсэн зүйлүүд харагдаад байна. За мөн зурагтаар ярьж илээ шүү дээ сангийн яамныхаа нийт 208 хуулинд 1028 заалтаар төсвийн нэгдмэл бодлогыг алдагдуулах тийм төсөв хуваарлсан ийм заалтууд байна. Салбарын хуулиудаар төсөв хуваарлаад энэ дээр анхаараач. Энийг далимдуулж хийх гээд олон ажлуудыг бас хийх, төсвийн жинхэнэ реформыг хийх боломж байна. Энийг ашиглаач гэж бас хэлмээр байгаа. За нөгөө талдаа төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг харахаар дөнгөж 12% биш дээ. Энийг яаж ирчимжүүлэх юм бэ? 12%. Гэтэл хэдэн сар үлээ 7 сар болох гэж наадмаар олигтой хийхдэггүй. Гэт ийм нэг талдаа танах боломж байна, нөгөө талдаа зайшгүй гэж үзэж байгаа хөрөнгө оруулалт бүтээмжийн ажлууд хийх хэрэгтэй болчихжээ. За тэгээд өөр бас хүндлүүд байвал олон асуудал байна. За төсвийн тусгай шаардлага гэд нэг дүрм дотор юу байдаг вэ гэхээр төсвийн урсгал зарлага дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад 30%-аас илүүгүй ах ёстой шүү дээ. Энийг нэгдсэн хүснэгтэндээ оруулж юмар байна. Зөвхөн нийт зарлагыг оруулах биш. Тэгжиж бас харьцуулт илүү тод хийхт гэдэг гэсэн санал байна. Мөн төсвийн хүрээний мэдээлэлд оруулж байгаа өөрчлөлтөө төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зохицуулт хийж өөрчлөх боломжтой гэдгээ хууль ёсоор нь баталгаажуулахгүй бол болохгүй юм цаг үе ирсэн байх шүү. Тэгээ энэ нас төсвийн доктортой эдлийн зөвлөл дээр саяны миний сүүлийн хэлсэн санал бас давхцаж санал нийлж орж ирсэн байлээ. Тэгэхээр зориуд бас хэлчихье гэж бодож байна. За хариулт 2 асуулт байлаа. За хариулт өгье. За 4-р энэ төр Батхуу. За мөнх соёл гишүүний асуултанд хариулъя. Манай Монгол улсын эдийн засгийн өсөлтийн хамгийн гол бас хүчин зүйл нь бол уул уурхайн салбар, экспорт. Тэр дундаа нүүрсний үн бас эрэлт их нөлөөтэй байдаг. Тэгэхээр таны дурдж байгаа өнгөрсөн энэ оны 4 сарын үед төсвийн хүрээний мэдэгдлийг, эх оны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулж хилцүүлэх явцад бол энэ оны хүлээгдвүү нүүрсний хил үнийн дундаж үнийг бол $80 тооцсон байгаа. Тухайн үед бол төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ирүүлсэн нүүрсний дундаж үнийн төсөөл бол $85. За эх онд $88. Тэрний дараагийн жилүүдэд 92, 96 гэдэг ингээд өссөн байдалтай тооцоол ирүүлж ирсэн. За мөн тухайн үед бол яг оны эхнээс хилийн дундаж үн маань бас $80 орчим доллартай байсан. Гэтэл гадаад зах зээл дээр ялангуяа бүгд найрамд хятадд улсын эдийн засгийн нөхцөл байдал эрэлттэй холбоотой хүлээгдэж байсан тодорхой асуудлууд бас хүндэрсэн. Гадаад худалдааны дайнтай холбоотой. Үүнтэй холбоотой нүүрсний дундаж үн маань бол $70 руу хурж ирээд бууцсан байгаа. Саяхан бас валютын сангаас гаргасан Монгол улсын яг нүүрсний дундаж үнийн тооцоол бол энэ онд $68, эх онд $73, тэрний дараагийн жилүүд $72 гэсэн $72-ын тооцоол гаргаж байгаа. Бидний зүгээс бас олон улсын нүүрсний үнийг тооцоол гаргадаг
10 хэдэн байгууллагын тооцоолыг байнга ажиглаж байгаа. За эдгээр байгууллагуудаас энэ ондоо бол нэг 30% хүртэл нүүрсийн унах тооцоололтой байсан. Гэтэл манай Монгол улсын гаргадаг экспортын дундаж үнэ бол 39% буюу бараг 40% унчаад байгаа. Эх оны үед бол эдгээр байгууллагуудын дийлэнх нь үнийн өөрчлөлт хадгалагдах буюу эсвэл 5% хүртэл өснө гэсэн бас тиймэрхүү тооцоолууд гаргаж байгаа. Саяны бас валютын сангийн үнийн өсөлтөөс тооцоолж гаргах гэсэн тийм байгаа. Гэхдээ биднес бол энэ өсөлтөөр биш $70 тооцож гаргасан байгаа. За одонгийн цогтөрлөгч шүү. За уучлаарай. Баатарч буй мөнгө соёлогч